За сайн байцгаана өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр төлөө Wonderful Wizard of Oz гэсэн ном үргэлжлүүлээд уншицгаая. Wonderful Wizard одоо бол ном маань нэлийн сонирхолтой эсэтэрэ бол явж байна. Oz шийдтэн маань үнэн төрх нь бол танигдчихсан. За тэгээд одоо яг үйл явдал маань юу болох вэ гэдгийг төлөө их зохиолыг нь яг яаж арт бичигдсэн байдгийг нь уншицгаая. Энэ ном маань бол өөрөө бол интернетэд зохиогч ирхэн дуусчихсан болохоор үн төлбөргүй бол тавигдчихсан байгаа. За тэрийг болохоор ерөнхийдөө яаж унших вэ гэх юм бол энэ Gutenberg Project гэдэг хэсгээс үзчихдэг. За би нэг уншихтай болохоор Google ирээсээ Wonderful Wizard of Oz Read Online гэхээр хамгийн дээр нь Gutenberg гэсэн project байгаа. За ийшээ ингээд ороод үзэхээр энэ номыг бол одоо ингээд яаж уншиж болно. За энэ дээр нь read online. Тэгээ энэ хамгийн сүүлд уншсан хэсэг My Dear Friends. За одоо эндээс эхэлж өнөөдөр унших нэ. За би ингээд уншихтаа ерөөдөө нэг 30 минут нэг хамт унших цагийг гаргачих гэж боддог. 30 минут бол нэг За тэгээд л уншаад эхлэе. My dear friends, said Oz, I pray you not speak of these little things. За энэ дээр үед болохоор pray гэж байна тийм ээ. Pray гэдэг нь болохоор одоогийнхсоо бол арай өөр одоо залбирах гэсэн үг. Дээр үед болохоор гуй гэдэг утгаар орж ирсэн. Тэгээд хүндэт найзууд минь ээ би та нараас гуйа. Ийм жаахан юмны төлөө битгий ингээ яриач ээ. Жаахан юмныг битгээр. Think of me. Намайг бод. And the terrible trouble I'm in. At being found out. Being found out гэвэл баригдах тэ ингээд баригдах юм аюултай асуудалд орсон намайг бод гэсэн байна. Doesn't anyone else you know you are a humbug. Humbug гэдэг өмнөчлөлтөөр үзсэн. Humbug бол заллагч гэсэн үг. Чамайг заллагч тий өөр хинч мэдэхгүй мүү гэдгсэн чинь. No one knows it but you four and myself. За англи хэлэнд болохоор but гэж ерөнхийдөө үг байдаг. Энэ бол гэвч гэсэн үг. Тэгтээ бол олон утгатай. Энэ дээр бол юу гэж орж байна вэ гэхээр хинч мэдэхгүй зөвхөн та нар л мэднэ гэсэн үг. Replied Oz. I have fooled everyone so long that I thought I should never be found out. I fooled everyone so long. Би хүн болгоныг бол ингээ хуурсан. Удаан хуурсан байна. That тийм болохоор I thought I should never be found out. Би хизээж баригдахгүй байх гэж бодсон байна. Жон номруулж байгаа. За, should never be found out. It was a great mistake, my ever letting you into the throne room. За, it was a great mistake. Энэ бол том алдаа байсан. Том алдаа байсан. Юу том алдаа? My ever letting you into the throne room. Миний, тийм ээ? Let гэдэг нь болохоор зөвшөөрөх. Би та нарыг энэ сентиний өрөөнд оруулдаг чинь л алдаа бол. Usually I will not even see my subjects. Ихэвчлэн би өөрсдийнхөө зарцнараач хардаггүй. So they believe I'm something terrible. Тэгээд тэд нар болохоор намайг нэг аимшигтай юм гэж боддог. But I don't understand, said Dorothy in bewilderment. Bewilderment гэдэг нь болохоор юу гэсэн юм гэхээр bewilderment бол гайхширах гэсэн. Surprise. Тэгээд гайхширсан Dorothy би ойлгохгүй байна. How is that you appeared to me as a great head? Яаж та надад том толгой болж харагдсан юм бэ? That was one of my tricks, answered Oz. Тэр чинь миний аргуудын нэг байсан юм. Step this way. Please, I will tell you all about it. За, ийшээ нэг авчих. Би таваад үзүүлье. За, одоо аргаа зааж өгөх гэж байна. Манай Oz. He led the way
to a small chamber in the rear of the throne room. He led the way. За тэр ингээд замчилсан байна. Юу руу замчилсан бэ гэхээр to small chamber. Нэг жижигхэн өрөөр замчилсан байна. In the rear of the throne room. Тэгээд энэ сентиний өрөөний ингээд ард нэг жижиг өрөөлөө замчилсан. And they all followed him. За ингээд очсон чинь. He pointed to one corner in which lay the great head. За тэгээд тэр нэг болон руу заасан чинь тэнд нэг тийм том толгой байсан байна. Made out of many thicknesses of paper and with carefully painted face. За many thicknesses of paper гэвэл олон янзын одоо тийм өргөн бүдүүнтэй олон янзын юм зузаартай цаасаар хийсэн мөн хичээнгүйлэн зурсан царайтай нэг толгой байсан байна. This I hung from the ceiling by a wire. Би үүнийг таазнаас ингээ уяагаар ингээ дүүжилсэн. Said Oz. I stood behind the screen and pulled the thread. I stood behind the screen болохоор одоо нэг хаалтын ард нь зогсоод утас татаад to make the eyes and move the mouth up. Нүдийг ингэж хөдөлгөөд ингээ амын нас хөдөлгсөн бай тээ онгойлгосон. But how about the voice? She inquired. Гэтэ дуу нь яах юм бэ? Гэсэн чи. Oh, I'm a ventriloquist. За ventriloquist гэдгийг хэлүүлээ нэг утгыг нь үзье. За энэ ventriloquist гэдэг нь болохоор юу вэ гэхээр энэ дээр тайлбарлчихсан байна. A performer who projects voice into a wooden dummy. За нэг та нар юу үзчихсэн нөө? Хүүхэлдэйн жүжиг гэдээр ингээд хажуудаа ингээд юу барьчихад байж идэг. За би ингээд зургийг бас ингээд халтахаар болчих юм дээрээс. Хүүхэлдэйн жүжиг дээр болохоор ингээд ventriloquist. За ventriloquist гэж энэ дээр болохоор ингээд энийгээ үзээд тэг дуу гаргадаг. Тэг ингээд хүүхэлдэйн дуу яриад байгаа юм шиг сонсогдуулдаг ийм хүнийг болохоор ventriloquist гэдэг байна. Ventriloquist. За үзлээ. За би болохоор ингээд хүүхэлдэйн мастер гэдэг лөө тий. Хүүхэлдэй хөдөлгдөг хүн гэж хэлсэн. I can throw the sound of my voice wherever I wish. Би өөрийнхөө дуу хоолойг wherever I wish хүссэн газартаа ингээд дуугаа ингээд шидэж чадна. So that тэгээд you thought it was coming out of the head. Тэг чи толгойноос гарч ирсэн гэж сонссон баг. Here are the other things I used to deceive you. За deceive гэдэг нь болохоор хуурах, мэхлэх гэсэн. Та нарыг ингэж хуурсан бусад зүйл энэ байна. He showed the scarecrow the dress and the mask he had worn when he seemed to be the lovely lady. За тэгээд тэр болохоор he showed the scarecrow the dress. За тэр түнд нөгөө нэг даашин зав үзүүлсэн. And the mask he had worn. Мөн даашинз болоод тэр нөгөө зүүсэн маска үзүүлсэн байна. Mask гэдэг нь ингээд нүүрнийхэн баг. Хизээвэ гэхээр when he seemed to be the lovely lady. За нөгөө үдсгэлэнтэй тийм хатагтай болж жүжиглэхтэй болсон юм шиг харагдах үедээ зүүсэн баг даашин зав зүүсэн байна. Тэгээд тийм хөгшин хүн байж бас тийм залуухан эмэгтэй шиг бас дугарнаа гэдэг шиг бас их obvious байна. The Tin Woodman saw that his terrible beast was nothing but a lot of skins. За харин болохоор Woodman л харсан байна тий. Түүний тэр аимшигтай аратан бол was nothing but гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Nothing but гэвэл тэрнээс өөр юм биш байлаа гэсэн үг. Тэгэхээр юунаас өөр биш юм байлаа гэхээр was nothing but a lot of skins sewn together. Тэгэхээр зүгээр нэг баахан арьсуудыг ингээд sewn together хооронд оюутсан зүйлээс өөр юм биш байлаа. With the slats to keep their sides out. Slats гэдэг юм саваа модоо ингээд хажуу талыг нь ингэж гадагшаа гэж болгох гэсэн. Тэ.
As for the ball of fire, за харин тэр галан бөмбөлгийн хувьд гэвэл as for гэвэл тэрний хувьд гэвэл the false wizard had hung that also from the ceiling. За тэгээд тэр нөгөө хуурамч шидтэн байна болохоор түүнийг ч гэсэн бас тэр нөгөө нэг таазан дээрээсээ бол had hung буюу дүүжилж гисэн байсан байна. It was really a ball of cotton. Энэ зүгээр нэг бөмбөг байсан байна. Даван бөмбөг байсан. But when the oil was poured upon it, the ball burned fiercely. Гэхдээ нөгөө дээр нь тос асгацсан чинь нөгөө бөмбөг чинь аимшигтайгаар шатсан байна. За нэг ийм арга ятсангаар ингэж хуурсан байна. Really, said the scarecrow. You ought to be ashamed of yourself for being such a humbug. За энэ дээр би ought to be гэсэн үг зааж өгье. Ought to be гэдэг нь болохоор энэ дэстэй should гэсэн үг байдаг. Should, could, would гэдэг нь should. За чи тэгвэл өөрөөсөө ичээсэй, тий? Чи болохоор ashamed of yourself өөрөөсөө чи ичээсэй. Юуны төлөө гэхээр for being such a humbug. Ийм залхигч байгаагасаа чи өөрөөсөө ичээсэй. I certainly am, answered the little man sorrowfully. За, би үнэхээр мэдээж тийм ээ. Мэдээжэр би ичж байна гэж нэг харуусл дүүрнээр л хэлсэн байна. Sorrow бол харуусл дүүрнгээр sorrowfully хэлсэн. But it was the only thing I could do. Гэтэ миний хийж чадах ганцхан зүйл энэ байсан юм аа. Sit down, please. There are plenty of chairs. I will tell you my story. Суул та. Олон ч сандал байна. Би өөрийнхөө түүхийг ярьж өгье. За, өөрийнхөө түүхийн мэдээлэл сонсцгоо. So they sat down and listened while he told the following tale. За, тэгээд суусан чинь дараах үлгэрийг ярьж өглөө. I was born in Omaha. Omaha төрсөн. Why, that isn't very far from Kansas, cried Dorothy. Оо, наа чинь Канзасаас холгүй юм байна гэд Dorothy ашгарсан чинь. No, but it's farther from here. Үгүй. Үгүй. Гэхдээ эндээс бол farther бүр илүү хол. He said, shaking his head at her sadly. Гэд яг толгоогоо ингэж сэгсрээд харсан байна те гунигтайгаар. When I grew up, I became a ventriloquist. And at that I was very well trained by a great master. За, when I grew up гэхээр би том болох үедээ I became ventriloquist буюу одоо нэг Google-д удирддаг хүн болсон. За, ventriloquist гэх юм бол Google-д ингэж удирдах дуу оруулдаг үнийг хэлдэг. За, би Google-д чинь болсон. And at that I was very well trained. За, тэгээ түүндээ болохоор би үнэхээр их сайн сургагдсан байна. Хинээр вэ гэхээр нэгэн сайн багшаар, мастраар. I can imitate any kind of bird or beast. За, би ямар ч imitate гэвэл дуурайх гэсэн үг. Би ямар ч аратан болоод шувууг бол дуурайж чадна. Here he mewed so like a kitten that Toto pricked up his ears. За, тэгээд тэр болохоор mewed so like a kitten. Тэгэхээр үнэхээр их тэр муужгаа шиг ингээд meow гэж дуугарсан байна. That гэдэг нь болохоор юу энэ дээр ямар холбоос үүсэх гэхээр тийм болохоор гэсэн тийм. Үнэхээр тийм мууршид дуугарсан болохоор Toto pricked up his ears. Чихээ ингээд сот толгоод looked everywhere. Хаасайгүй харсан байна. To where she was, хаан тийм муужгаа байгаа юм болоо гэж харсан. After a time, continued Oz. Тэсүү хугацааны дараа I tired of that. I became a balloonist. Тэсүү хугацааны дараа би тэрнээс уйдаад balloonist болсон байна. What is that? Asked Dorothy. Balloonist гэж юу юм бэ гэсэн чинь. Man who goes up in a balloon on a circus day. За, ингээд гоо циркийн өдөр ингээд баллуунд суугаад дээшээ гардаг. Баллуун гэж нь агаарын тийм бөмбөлөг байдаг. Энд харж ирсэн баг. Дээшээ суугаад so as to draw a crowd of people together.
So гэдэг нь болохоор яахын тулд гэхээр draw crowds of people together. Энэ болохоор бөөн хүмүүсийг өөртөө татах гэсэн тийм одоо зорилгоор. And get them to pay to see their circus. Тэгээд гоо цирк circus тийм. Цирк ингэж нөгөө цирк нь мөнгөдөлж үзүүлэхийн тулд. He explained. За нэг тийм карьерээ хоёр дахь удаа солисон байна. Oh, she said, I know. Well, one day I went up in a balloon and the ropes got twisted. Нэг өдөр би ингээд бөмбөлгөндөө суусан чинь ropes got twisted. Тэгээ олсууд нь болохоор хоорондоо ингээд мошгиралцсан байна. So that I could not come down again. Тэгээ би доошоо бууж чадахгүй байсан. It went way up above the clouds. За энэ нэг дээшигээ бүр дээшигээ яваад өгсөн. So far that current of air struck it and carried it many, many miles away. Үнэхээр дээшиг явсан байна. За тэгээд current of air гэх агаарын урсгал үнийг ингэж цохоод struck it цохоод and carried it away. Тэгээд бүр аваа явчихсан байна. Олон бээр газар руу авч явсан. For a day and night I traveled through the air. За нэг өдөр нэг шөнө агаараар явсан. And on the morning of a second day, I awoke and found the balloon floating over a strange and beautiful country. За нэг өдөр нэг шөнө яваад хоёр дахь өдрийнхөө өглөөн нь би сэрээ харсан чинь нөгөө нэг бөмбөлгөн нэг тийм гачин гэтээ гой үсгэлэнтэй нутгаар хөвж исэн байна. It came down gradually and I was not hurt a bit. Энэ бол удаанаар ингэж буусан. I was not hurt a bit. Би бүр нэгч ингэж гимтээгүй. Тэ? Hurt бол гимтэх. Би гимтээгүй байсан. But I found myself in the midst of strange people. In the midst of гэл хуучирсан хэллэг нэг сүгэн би гэхээр дунд нь гэсэн үг. In the middle of гэсэн үг. Тэгэхээр юуны дунд гэхээр хачин хүмүүсийн дунд би өөрөө олсон байна. Who see me come from the clouds thought I was a great wizard. So тэд нар намайг үүлэн дундаас бууж ихийг хараад намайг агуу шийддэг гэж бодсон. Of course I let them think so. Тэгээ би тэднэр тийж бодуулсан байсан. Because they were afraid of me. Надаас айж исэн. And promised to do anything I wished them to. Тэгээд миний хүссэн болгоныг хийхээр амласан байна. Just to amuse myself and keep the good people busy. За тэгээд өөрийгөө ингээд жоохон хөгжөөх гээд. Тэгээд энэ нэг сайн хүмүүсийг жоохон завгүй байлгах гээд. I ordered them. Би тушаад өгсөн. I ordered them to build this city and my palace. Энэ хот ордноо бариулахыг тушаасан. And they did it all willingly and well. За тэгээд бүгдээрээ энийг болохоор маш сайн ингээд willingly гэх үг ингээд яах нь маш ихээр одоо урайлгахнаар хийсэн байна. Маш сайн ч хийсэн байна. Then I thought, as the country was so green and beautiful, I would call it the Emerald City. Тэг би бодсон байна. Энэ нутгийн үнэхээр гоё ногоон тэг үзэсгэлэнтэй байсан болохоор би юу гэж бодсон бэ гэхээр I would call it the Emerald City. За will болохоор would чинь will-ийн өнгөрсөн цаг тийм үү. Тэгэхээр маргад эрдний хот гэж дуудъя гэж бодсон байна. And to make the name fit better. Тэгэхээр нэрийг нь бүр илүү их ингэж тааруулахын тулд I put a green spectacle on all the people. Бүгд нь ногоон шил зүйлгчсэн. So that everything they saw was green. Харсан болгон ногоон болж өрсөн. Ямар муухай зайлтай. But it isn't everything here green. Бүх юм ногоон байгаагүй мүү гэсэн чинь. No more than in any other city, replied Dodds. Өөр нэг хотоодоос шалаад байхгүй гэсэн үг тийм. Ямар ч өөр хотоос илүү ногоон биш гэсэн үг. No more гэдэг нь биш. Өөр хотоос ногоон биш. Replied Dodds. But when you wear green spectacles. Why? Of course everything you see looks green to you. Ногоон шил зүүчих юм бол чанд бүх юм ногоон болж харагдана.
The Emerald City was built a great many years ago. For I was a young man when Balloon brought me here. За тэгээд Маргаret Эрдэнэ хот бол ерөөсөө олон жилийн өмнө баригдсан байна. Би тэр үед нь болохоор залуухан ир байсан байна. Тэ? Нэг балуунаас бөмбөлгөөсөө бууж ирсэн. And I'm very old man now. Одоо би хөгшөөн хүн болсон. But my people have worn green glasses on their eyes so long that most of them think it really is an Emerald City. Гэвч манай хүмүүс ногоон шилний бүр маш удаан зүүсэн болохоор ихэнх нь болохоор үнэхээр ногоон хот гэж ерөөхдөө боддгийм байна. Зарим нь тэгж боддгоо юм бах та. And it certainly is a beautiful place, abounding in jewels and precious metals. Тэгээд энэ болохоор мэдээж ярил их гоё газар. Abounding in гэдэг нь болохоор гэж бэлхэж идэг. Үнэт эрдэнээр, үнэт металлаар бэлхэж идэг газар. Every good thing that's needed to make one happy. Тэ хүнийг одоо ингээд хин нэгнийг ингээд ад жаргалтай болгох бүхий л гоё зүйл байгаа. But I've been good to the people and they like me. Би хүмүүс сайн байсан. Тэднэр ч надад сайн. But ever since the palace was built, гэтээ ордон баригдсанаас хойш, I have shut myself up and would not see any of them. За тэгээд ордон баригдсанаас хойш би хэнийг нь харахаа болсон байна. Ер нь бол өөрөө баригдчихна гэхээс айсан баг л та. One of my greatest fears was the witches. For a while I had no magical powers at all. I soon found out witches were really able to do wonderful things. За, миний хамгийн их айдаг байсан зүйл болохоор шулуунууд. Би бол өөрөө ямар ч хүчгүй байх үедээ тэ шулуунууд бол үнэхээр их янз бүрийн хийж чаддаг гэдгийг нь л ойлгосон. There were 4 of them in this country, and they ruled people who live in the north, south, east, and west. Тэг 4 байдаг. Тэг 4 зүгийн газруудыг бол удирддаг те. Хойд, өмнө, баруун, зүүн. Fortunately, the witches of the north and south were good, but I knew they would do me no harm. За ямар ч байсан хойд зүгийн, урд зүгийнх нь бол сайн шулмууд байсан байна. Надад ямар нэгэн гэмтэл учруулахгүй гэдгийг бол би мэдсэн. За тэгээд ингээд та бүхэн ингээд дагаж уншиж байх үедээ ингээд аль болох энэ видеог ингээд паузлж агаад өөрөө ингээд нэг очиулаад үзээрэй. Би өгүүлбэр ирэхэд бол утгыг ингээд төрмийнхэн дагуу магчлан очиулгыг чек болно. But the witches of the east and west were terribly wicked, and had they not thought I was more powerful than themselves, they would surely have destroyed me. За энэ дээр had they not thought гэдэг нь болохоор ерөнхийдөө уруу хэлбэр байна. Энэ дээр if байгаа гэж бодоорой. За тэгэхээр зүүн баруун зүгийнх нь болохоор үнэхээр их хорон санаатай байсан байна. Хэрв тэд нар намайг өөрсдөөс нь илүү хүчтэй гэж ерөнхийдөө бодоогүй бол намайг бол сөнөөх байлаа. They would have destroyed me. 3 дугаар кондишнл явж байна. 3 дугаар кондишныг ойлгоогүй хүмүүс байх юм. Одоо энэ өгүүлбэрийг сайн судалж тогтоож аваарай. They would have destroyed me. Намайг бол тэд нар сөнөөх байлаа. As it was, I lived in deadly fear of them for many years. As it was гэх нь болохоор тэгээд түүний дагуу гэсэн. Түүний дагуу айсныхаа дагуу би тэгээд шулмны одоо үхлийн тэр айдсаар бол амьдарч ирсэн байна. So you can imagine how pleased I was when I heard your house had fallen on the wicked witch of the east. За тэгээд чи ингээд энэ төсөөлж байгаа байлгүй тий. Танай байшин ингээд шулмын дээр унаад унсан гэдгийг сонсох үед. When you came to me, I was willing to promise anything if you would only do away with the other witch. Тэгээд чи над руу ингэж ирэх үед нь тийм ээ? Was willing to promise anything. Би болохоор бүр юу ч ингэж амлахад бол бэлэн байсан байна. Хэрвээ чи зүгээр л do away гэдэг нь болохоор алах гэсэн үг шүү заяа. Устгах гэсэн үг. Чи нөгөөх хорон шулмыг нь устгачих юм бол би юу ч амлахад бэлэн байсан. But now that you have melted her, I'm ashamed to say I cannot keep my promises. But now that гэдэг нь болохоор because гэсэн үг.
Одоо чи түүнийг ингээд найлуулчихсан юм чинь би өөрийнхөө амлалтаа биелүүлж чадахгүй гэдгийг хэлэхдээ ичиж байна. I think you are very bad man, said Dorothy. Та ч үнэхээр муу хүн юм да гэж би бодож байна. Үнэхээр муу хүн юм да, тэ? Oh no, my dear. I'm really a good man, but I'm very bad wizard. I must admit. I must admit гэдэг нь болохоор би хүлээн зөвшөөрөх ёстой. Би сайн хүн. Гэтэ муу шигддэг. Can't you give me the brains? Asked Scarecrow. Надад тарих өгч болохгүй мүү? Гэсэн чинь. You don't need them. You are learning something every day. Чамд хэрэггүй шүү дээ. Чи өдөр болгон шинэ зүйл сурч байгаа. Baby has brains, but it doesn't know much. Хүүхэд ч гэсэн тарихтай. Гэхдээ их мэддэггүй. Experience is the only thing that brings knowledge, and the longer you are on earth, the more experience you are sure to get. За энэ их мэрэгэн үг хэлж байна. Нөгөө Оз маань. Experience буюу туршлага, тийм ээ. Хүний туршлага бол хүнд мэдлэг авчирдаг зүйл. The longer you are on earth, дэлхий дээр удаан амьдрах тусмаа чи улаан их туршлага авах болно. That may all be true, said the Scarecrow. But I shall be very unhappy unless you give me the brains. За unless гэж юу гэсэн үг вэ? Unless гэвэл тийхгүй бол гэсэн. Тэгэхээр unless you give me brains. Та надад тарих өгөхгүй бол би үнэхээр уйтгартай болно. Аз жаргалгүй болох гэж байна. Тэ таны хэлж байгаа үнэн байж магадгүй. Гэтэл надад тарих өгөхгүй бол би аз жаргалгүй болох гэж. The false wizard looked at him carefully. За тэгээд нөгөөд чи харсан те түүнийг анхааралтай харсан. Well, he said with a sigh. I'm not much of a magician. As I said. За би нэг тийм шидтэн биш. Өмнө нь хэлсэнчлэн. But if you will come to me tomorrow morning. Гэхдээ чи маргааш над руу ирэх юм бол I will stuff your head with brains. Маргааш ирэхэд би чиний толгойд тархиар дүргэдэг. I cannot tell you how to use them, however. Би яаж ашиглахыг нь хэлж чадахгүй. You must find that out for yourself. Чи тэрийг өөрөө бодох ёстой. Oh, thank you, cried Scarecrow. I will find the way to use them, never fear. Баярлалаа. Би яаж ашиглах аргаа өөрөө олчихъя. Бүү санаа зов. But how about my courage? Asked the lion anxiously. Одоо миний зориг яах юм бэ? Нэг зориг өгнө гэдсэн яач. You have plenty of courage, I'm sure, answered Oz. Чи их зоригтой баха. All you need is a confidence in yourself. Чамд хэрэгтэй зүйл бол харин өөртөө итгэл. Wait, confidence. There is no living thing that is not afraid when it faces a danger. Аюул тулгархтай айдаггүй амьд амьтан гэж дэлхий дээр байхгүй. The true courage is in facing danger when you are afraid. And that kind of courage you have in plenty. Жинхэнэ зориг бол айж байгаа үедээ ч гэсэн айдастайгаа нүүр тулах юм аа. And that kind of courage you have in plenty. And тийм зориг чамд их байгаа. Perhaps I have. But I'm just scared the same. За байгаа л ахал та. Гэхдээ л яагаад вэ? I shall be really unhappy unless you give me sort of courage that makes one forget he's afraid. За та надад тийм ээ айж байгаагаа мартуулах тийм зориг өгөхгүй юм бол би бол уйдгартай хэвээрээ байна шүү. Very well. I will give you that sort of courage tomorrow, replied Oz. За болж байна. Тэгэхээр зориг маргааш чамд өгье. How about my heart? Миний зүрх яах юм бэ гэсэн чинь. Why? As for that, answered Oz, I think you are wrong to want a heart. Чи зүрх үсэх нь буруу гэж бодож байна. It makes most people unhappy. If you only knew it, you're in luck not to have a heart. Ихэнх хүмүүсийг болохоор аз жаргалгүй болгох зүйлтэй. Хэрвээ чи зүгээр мэддэг байсан бол you're in luck not to have a heart.
За second conditional явж ирж байна. Хоёрдугаар conditional. Хэрв чи мэдсэнчлэн бол байхгүй байгаадаа чи баярлах ёстой байсан. That must be a matter of opinion, said the Tin Woodman. Наачин бол үзэл бодлын асуудал байна. For my part, I will bear all the unhappiness without a murmur, if you will give me the heart. Миний зүгээс бол тийм. Би дэлхийн бүхий л одоо нөгөө ад жаргалгүй төр байдлыг бол ямар ч гомдлохгүйгээр үүрэх болно. Та зөвхөн надад өгчих юм бол. Very well, answered Odds meekly. Come to me tomorrow, and you shall have a heart. Болж ийн. Гэнийг даруухнаар хэлээд. Маргааш хүрээд би чамд өгье. I have played wizard for so many years that I may as well continue the parts a little longer. Би олон жил ерөнхийдөө шидтний дүр тоглолоо. Би яхаад жоохон тоглож шинж чадах байх. За. За ингээд энэ дуустал уншаа тэгээ. And now, said Dorothy, am I to get back to the Kansas? За одоо би яаж Канзас руу буцах вэ? We shall have to think about that. Тэр талаар ч бодох ёстой. Replied the little man. Give me 2 or 3 days to reconsider the matter, and I will try to find a way to carry you over the desert. Надад нэг 2 3 өдөр өгч. Би чамайг энэ цөл давуулж гэртэж авч болохоор бодъё. In the meantime, you shall all be treated as my guests, and while you live in the palace, my people will wait upon you and obey your slightest wish. In the meantime, тэр хугацаанд та нар бүгдээрээ миний зочид байх болно. Миний ордонд амьдрах хугацаанд манай хүмүүс та нарыг ингэж үйлчлэн, wait upon you үйлчлэн хүслийг чинь даах болно. There is only one thing I ask you in return for my help, such as it is. Ганцхан зүйл танаас гуй. You must keep my secret and tell no one I'm a humbug. Та нар хүнд ч намайг залхилагч гэдгийг хэлж болохгүй. They agreed to say nothing of what they had learned and went back to their rooms in high spirits. Бүгд мэдсэн зүйлээ хэлэхгүйгээр шийдээд хэлэхгүй гэж зөвшөл санал нийлээд өөрөлдөө ерөнхийдөө ингээд high spirits ингээд хөгжилтөөр явцгаалаа. Even Dorothy had hope that the great and terrible humbug. Бүр Dorothy ч гэсэн тэр нэг аимшигтай агуу залтан гэж тэр өөрөө түүний дууддаг болоод тэр нь болохоор would find the way to send her back to Kansas. Kansas руу буцааж явах арга олно гэж ирэхэд бол бодно гэж ирэхэд бол итгэсэн байна. And if he did, she was willing to forgive him everything. Тэр ерөнхийдөө ингээд if he did тийм арга олчих юм бол she was willing to forgive him everything. Түүнийг уучлахад бэлэн байлаа. Окей. За тэгээд ямар ч үсэн энэ бүртлээ уншицгаалаа. Тэгээд ерөнхийдөө бас та бүхэн энэ таалагдж байгаа бол би бас нэгэн ерөнхийдөө номыг бол эхнээс нь уншсан байгаа. Тэр номын нэр бол юу вэ гэхээр Charlotte's Web гэсэн ном байдаг. Charlotte's Web book. Ерөнхийдөө бол төвшингийн хувьд бол бидний сая уншиж байгаа Wizard of Oz-тай бол маш их ойролцоо. Баг зэргийн хүнд байж магадгүй. Энэ номыг бас тийм уншсан байгаа. Тэгээд бас үргэлжлүүлэн бас ном уншиж англи хэл сурахыг үргэлжлүүлмээр байх юм бол би миний үлдээсэн комент бас холбогдоод нууц гөрүүлсээрэй гэж хүсэж байна. Тэгээд see you guys next time.